За сайн байцгаана багш нараа. За өнөөдөр бид нэр дискрет сансруу эмчилгэн гэсэн ийм сэдвийг үзэх болно. За тэгэхээр энэ сэдвийг үзэхийн өмнө эхлээд магадлалын онолд үзсэн зарим ойлголтуудтай дахин танилцгаая. За юуны төрөнд эхлээд туршилт гэсэн ойлголтыг авч үзэх хэрэгтэй болдог. За туршилтын дотроо бол бодит болон за санамсаргүй гэсэн ийм хоёр төрлийн туршилтууд байдаг. Санамсаргүй гэж. За бидний бол магадлалын онол бол зөвхөн сансруу туршилтын тухай авч үздэг. За тэгэхээр сансруу туршилт гэхээр жишээлбэл за шоо орхих. За мөнгө орхих. За эсвэл тетраэдр орхих ч гэдэм үү. За тетраэдр бол дөрвөн талтай тэгээ аль нэг тал нь буух боломж нь мэддэхгүй гэж. За тэгэхээр эдгээр туршилтууд бол бүгдээрээ туршилт хийхээс өмнө ямар үр дүн гарахыг бид нар өөрчлөн хэлэх боломжгүй юм зүйлсүүд юм байна. Тэгэхээр ийм туршилтуудыг сансруу туршилт гэж нэрлэдэг. За үүний дараа сансруу туршилтын дараа бид нэр сансруу үзэгдэл гэдэг юмыг тодорхойлж өгдөг. За санамсаргүй үзэгдэл гэж юу хэлэх вэ гэхээр сансруу туршилтаас гарч болох бүх үр дүнг санамсаргүй үзэгдэл гэж нэрлэжнэ. Туршилтаас гарч болох бүх үр дүнг. За тухайлх юм бол шоо орхих туршилтын хувьд бол за 6 гэсэн оноогоор буух. За эсвэл 3 хуваагддаг тоогоор буух. За эсвэл 3-аас их тоогоор буух. За 3-аас бага тоогоор буух ч гэдэг юм уу. Гэх мэтлэн хэд хэдэн төрлийн одоо туршилтын үр дүнгууд гарах боломжтой. За мөнгө орхих дээр бол тухайлбал сүл дээрээ буух, тоогоороо буух гэсэн ийм хоёр үр дүн гарах боломжтой гэж үздэг. За тэгэхээр эдгээр санамсаргүй туршилтаас гарч ирж байгаа энэ үр дүн болгоныг юу гэж нэрлэх вэ гэхээр санамсаргүй үзэгдэл гэж нэрлэнэ. За тэгэхээр магадлалын онол бол ийм сансаргүй үзэгдлийн зүй тохиолыг судалдаг ийм шинжилгээ юм байна. За тэгэхээр сансаргүй үзэгдэл дотроос бид нэр дахиад нэг цааш нь наривчлан тодорхойлох шаардлагатай болдог. За тэр нь бол юу байдаг вэ гэхээр игэл үзэгдэл гэсэн ийм ойлголтыг оруулж ирдэг. Игэл үзэгдэл. За игэл үзэгдэл гэдэг нь ямар үзэгдлийг хэлэх вэ гэхээр энэ сансаргүй үзэгдлүүд дотроос хамгийн бага үл задрах харилцан нийцэх үзэгдлийг игэл үзэгдэл гэж нэрлэнэ. За тэгээ игэл үзэгдлийг хэвчлэн жижиг омега гэсэн ийм үсгээр тэмдэглэдэг. За тэгэхээр жишээлх юм бол одоо бидний мөнгө орох туршилтын хувьд бол ерөөсөө хоёр боломжтой гэж үзээд сүл дээрээ буух, тоогоороо буух гэсэн хоёр игэл үзэгдэл гарч иж байна гэж үздэг. За шоо орох туршилтын хувьд болохоор 1 эсвэл 2 оноо буух, эсвэл 3 оноо буух гэх мэтлэн 6 гэсэн оноогоор буух боломжууд байж байгаа. За тэгэхээр нийтдээ бол шоо ороход 6 боломж гарч ирнэ гэдэг ч юм уу. За эдгээр бүх үр дүнгууд бол хоорондоо харилцан нийцгүү. Харилцан нийцгүү гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ мөнгө ороход сүл дээрээ буутсан бол тоогоороо буух боломжгүй. Энэ хоёр үзэгдэл зэрэг явагдах боломжгүй ийм үзэгдлийг харилцан нийцгүү гэж нэрлэж байгаа. За цаашаа задарч болохгүй гэдэг нь болохоор сүл дээрээ буухыг дахин цааш нь задлах боломжгүй. За тухайлх юм бол энэ сансруу үзэгдэл дээр авч үзэхэд 3 дахь хуваагдана гэдэг. Шоо ороход 3 хуваагддаг тоогоор буух гэдэг үзэгдэл бол цаашаа дахиад задрах боломжтой. Жишээлх юм бол 3 хуваагддаг тоо гэхээр 3 байж болно, эсвэл 6 байж болно. Тэгэхээр 3-аар буух, 6-аар буух гэдэг бол энэ үзэгдлийг дахин цааш нь задлж өгч байна. За энд бичигдсэн үр дүнгууд бол бүгдээрээ харилцан нийцгүү ийм үр дүнгууд юм байна. За игэл үзэгдлийн дараа юу гэсэн ойлголтыг оруулж ирдэг вэ гэхээр игэл үзэгдлийн огторгуу гэсэн ийм ойлголтыг оруулж ирдэг. За игэл үзэгдлийн огторгууг бол том омега гэсэн ийм үсгээр тэмдэглэдэг. За игэл үзэгдлийн огторгуу гэдэг нь бол бүх игэл үзэгдлүүдийг агуулсан тийм олонлыг хэлнэ. За өөрөөр хэлбэл мөнгө орох туршилтан дээр бол сүлд тоо гэсэн хоёр үр дүнг агуулж байгаа энэ олонлыг игэл үзэгдлийн огторгуу. За шоо орох дээр болохоор түрүүний бидний дээр бичсэн 1 2 3 хэмжлэн 6 гэсэн боломжит үр дүнгуудыг агуулсан олонлыг игэл үзэгдлийн огторгуу гэдэг ингээд нэрлэжгнэ. За хэрвээ бид нар тетраэдрийг орхиж байгаа гэж үзээд тетраэдрийн бүх талыг бодцсон гэж үзэх юм бол бидний боломж бол 4 боломжтой болж эхэлнэ. За тэгэхээр юу гэдгийг улаанаар буух, эсвэл ногооноор буух, за эсвэл цагаан талаараа буух, за эсвэл шар талаар буух ч гэдэг юм уу. За ийм 4 боломж гарнаа. За тэгээд игэл үзэгдлийн огторгуу цаашдаа бол бид нар энэ игэл үзэгдлийн огторгуу дээр судалгаа хийж явуулдаг. За сансргүй үзэгдэл гэдгийг дахин тодорхойлъё гэж санах юм бол энэ игэл үзэгдлийн огторгуун дид олонлыг сансргүй үзэгдэл гэж нэрлэдэг. Дахиад.
За өөрөөр хэлбэл А гэсэн эгэл үзэгдлийн огторгон дэд олонлог бүрийг сансаргуу үзэгдэл гэдэг ингээд нэрлэжнэ. За ингээд цаашдаа бид нар бол энэ үзэгдлийн магадлал болон бусад ойлголтуудыг авч үздэг. За бидний өнөөдрийн үзэх сэдэв бол санамсаргүй хэмжигдэхүүн. За санамсаргүй хэмжигдэхүүн гэхээр юу байдаг вэ гэхээр эгэл үзэгдлийн огторгон элемент бүрд тоо харгалзуулахыг санамсаргүй хэмжигдэхүүн гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл x бол эгэл үзэгдлийн огторгон элемент болгоныг ямар ч хамаагүй бодит тоон утгыг олгох ийм бол функцийг санамсаргүй хэмжигдэхүүн гэж нэрлэнэ. За жишээ нь мөнгө орох туршилтын хувьд за сүл дээрээ буух юм бол 2 гэсэн утгыг авдаг. Тоогоороо буух юм бол 10 гэсэн утгыг авдаг. Сансаргүй хэмжигдэхүүнийг зохиочих боломжтой. Бид нар тэгэхээр энэ сансаргүй хэмжигдэхүүний авч байгаа утгыг бол бид нар өөрсдөө дураараа зохиох, сонгож авах боломжтой. За дахиад шоо орох туршилтын хувьд бол за шоон дээрх буусан оноог тухайн сансаргүй хэмжигдэхүүнд шууд оноогоо төгсөх боломжтой. Өөрөөр хэлбэл шоон дээр 1 гэсэн оноо буух юм бол 1 гэсэн утгыг авдаг, 2 гэсэн оноо буувал 2 гэсэн утгыг авдаг ийм сансаргүй хэмжигдэхүүнийг зохиох боломжтой. За энэ бол шоо орох туршилтанд биднэрт ерөнхийдөө нийтдээ 6 боломж гарч ирж байгаа. Эдгээр 6 боломж болгонд бүгдэнд нь нэг тоог харгалзуулж өгч байгаа. За тэгэхээр сансаргүй хэмжигдэхүүн дахиад энээс гадна нэг эгэл үзэгдлийн огторгуудаар хэд хэдэн сансаргүй хэмжигдэхүүнийг бид нар дахин тодорхойлох боломжтой. Жишээлбэл шоо орох туршилтын хувьд y хэрвээ тэгш тоо байх юм бол 1 сондгоо тоо байх юм бол 2 гэсэн утгыг авнаа ч гэдэг юм уу. Ийм хэлбэрээр дахин өөр сансаргүй хэмжигдэхүүнийг тодорхойлох боломжтой. За тэгэхээр ингэж тодорхойлсныхаа дараа бид нэр сансаргүй хэмжигдэхүүн гэдэг маань ямар ашигтай юм бэ гэдгийг эндээс харж гэх юм бол сансаргүй хэмжигдэхүүн бол за туршилтын үр дүн болгонд нэг тоо утгыг харгалзуулах боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл сансаргүй үзэгдлийг ярихын тулд зүгээр сансаргүй тоонуудын тухай л ярьж болно гэсэн ийм зүйлийг л хэлж өгч байгаа. Сансаргүй үзэгдэл гэдгийн оронд сансаргүй тоог авч үзээд гэсэнтэй яг адилхан болоод хуурчж байгаамаа. За тэгэхээр бид нар y хэмжигдэхүүн нэгтэй тэнцүү байна гэдэг нь одоо бидний ойлголтоор бол сансаргүй үзэгдэл болчихж байгаа. Y нэгтэй тэнцүү байна гэдгийг юу гэж ойлгохгүй гэхээр за энэ бол y-ийн утгыг нэгтэй тэнцүү байлгах тийм бүх эгэл үр дүнгуудын олонлог буюу за y-ийн утга нэгтэй тэнцүү байлгах нь гэхээр бүх тэгш тоонуудаас тогтох олонлог болно гэсэн. За шоо ороход 2 4 6 гэсэн ийм 3 боломжтой тэгш тоогоор бох боломжтой. Тийм учраас y тэнцүү 1 гэдэг үзэгдэл бол 2 4 6-аас тогтох ийм сансаргүй үзэгдэл болно гэсэн. За эхнийх нь жишээн дээр тухайлах юм бол x сансаргүй хэмжигдэхүүн 3-аас бага утгатай байна гэдэг. Энэ бол бас нэг сансаргүй үзэгдлийг тодорхойлж өгч байгаа. Энэ сансаргүй үзэгдэл ямар элементүүдээс тогтох вэ гэхээр яг түрүүнийхтэй ижилснээр тийм бүх эгэл үзэгдлүүдийн олонлог ямар шин чанартай гэхээр за x отох омега нь 3-аас бага байлгах тийм бүх эгэл үзэгдлүүдийн олонлогоос тогтно. Тэгэхээр шоо ороход 3-аас бага байх боломжтой тохиолдолд бол 1 юм уу эсвэл 2 гэсэн оноогоор буугах боломжтой байгаа гэсэн. За гэх мэтлэн сансаргүй үзэгдлүүдийг сансаргүй хэмжигдэхүүнүүдээр илэрхийлээд бичиж авах боломжтой болдог. За тийм учраас бид нар цаашдаа сансаргүй хэмжигдэхүүн гэдэг зүйлийг авч үздэг юм аа. За дараагийн нэг тодорхойлт бол хэрэв энэ x сансаргүй хэмжигдэхүүний авч байгаа утгуудын олонлог нь төгсгөлөг эсвэл тоологдсон байх юм бол энэ сансаргүй хэмжигдэхүүнийг дискрет сансаргүй хэмжигдэхүүн гэж нэрлэнэ. Дискрет сансаргүй хэмжигдэхүүн. За тэгэхээр бидний саяны үзсэн жишээнүүд бол бүгдээрээ дискрет сансаргүй хэмжигдэхүүн. Тухайлах юм бол энэ эхний нэг жишээн дээр бол x сансаргүй хэмжигдэхүүн 2 утгыг авах дискрет сансаргүй хэмжигдэхүүн гэсэн үг. За хоёр дахь жишээн дээр энэ x сансаргүй хэмжигдэхүүн бол 6 утгыг авах дискрет сансаргүй хэмжигдэхүүн, а y нь болох дээр 2 утгыг авдаг дискрет сансаргүй хэмжигдэхүүн байна гэсэн үг. За дахиад нэг өөр жишээг авч үзье.
За тухайлах юм бол за улсын эхтлгүүрээр өдөрт үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн тоог X гэж тэмдэглэж байна. X гэ. Өдөрч үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн тоог. За тэгвэл тухайн өдөр эхтлгүүрээр нэг ч хүн үйлчлүүлэхгүй байх боломжтой. За бид нар хэдэн хүн үйлчлүүлэхийг урьдчилан мэдэх боломжгүй учраас энэ хэмжигдэхүүн бол сансаргүй хэмжигдэхүүн. Тэгэхээр нэг ч хүн үйлчлүүлэхгүй байж болно, эсвэл нэг байж болно, эсвэл хоёр байж болно гэх мэтлэн за 1000 байж болно. За гэх мэтлэн цаашгаа үргэлжлээд авах боломжтой. Тэгэхээр яагаад цаашаа үргэлжлэж байгаа гэхээр X хэмжигдэхүүний хамгийн ихтэй хэд гэсэн утга авах вэ гэдгийг бид нар урьдчилаад мэдэх боломжгүй учраас энэ X тоог за төсөлгүй олон утгыг авах боломжтой маа гэдэг ингээд үзчихдэг. За ингэхээр X сансаргүй хэмжигдэхүүн бол за төсөлгүй олон утга авдаг дискрет сансаргүй хэмжигдэхүүн байх нэ. За тэгэхээр дискрет сансаргүй хэмжигдэхүүний хувьд ийм хүснэгтийг байгуулдаг. За эхлээд X хэмжигдэхүүн маань ямар нэгэн утгатай тэнцүү байх магадлалыг олох шаардлагатай болдог. За жишээлбэл X тэнцүү 1 байх магадлал хэдэ ч гэх юм уу те. За ийм магадлалыг бид нар бодож олох хэрэгтэй болдгоо. За тэгэхээр сансаргүй хэмжигдэхүүний авч байгаа утгуудыг жишээлбэл ингээд үзчихэл та X нь X1, X2 гэх мэтлэн XN за гэх мэтлэн ингээд төгсгөлөг юм эсвэл тоологдсон тоон утгуудыг авдаг гэдэг ингээд санаж. За одоо бид нар дараагийн асуудал юу болдгоо гэхээр X хэмжигдэхүүн X1-тэй тэнцүү байх магадлал хэдвэ гэж. За өөрөөр хэлбэл магадлал X нь X1 байх магадлал хэдвэ. За энэ магадлалыг P1 байдгаа гэдэг ингээд үзье. За ерөнхий тохиолдолд ярьчихъя. За X хэмжигдэхүүн XN-тэй тэнцүү байх магадлалыг Pn гэдэг ингээд үзчих. За гэх мэтлэн энэ тухайн хэмжигдэхүүн эдгээр утгуудыг авах магадлалууд тус тусдаа P1, P2 гэх мэтлэн Pn тоон дараалалаар өгдөнө гэсэн үг. За тэгэхээр энд өгөгдсөн энэ тоон дарааллыг X хэмжигдэхүүний тархалт гэж нэрлэдэг. P1, P2 гэх мэтлэн Pn гэж өгөгдөж байгаа энэ тоон дарааллыг X хэмжигдэхүүний тархалт гэж нэрлэх нэ. За сансаргүй хэмжигдэхүүний тархалттай холбоотойд жишээ үзье. За жишээлбэл шоо орхих туршлынхаа хувьд тархалтын дарааллуудыг нь хайж олцгоё. За шоо орхиход бол X хэмжигдэхүүн нь за шоон дээр ямар оноо буусан бэ тэрийг нь авдаг ийм хэмжигдэхүүнийг бид нар түрүүн зохиосон баг. За тэгэхээр X нь нэгтэй тэнцүү байх магадлал гэдгийг олох хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл X-ийн утгыг нэгтэй тэнцүү байлгадаг тийм игэл үзэгдлүүдийн олонлогийг олоо гэсэн үг. За тэр игэл үзэгдлийн үзэгдэл бол зөвхөн 1 гэсэн онооноос л багтана. За тэгэхээр P 1 за шоо ороход 1 гэсэн оноогоор буух магадлал бол 6-1 байна гэж үзсэн. Тэ. Яг энэтэй ажилланаар бусдууд нь ч гэсэн ажиллагаа алдчихна. X нь 2-той тэнцүү байх магадлал бол за зөвхөн 2 гэсэн талаараа буусан тохиолдолд шоо X хэмжигдэх 2-той тэнцүү байх ёстой учраас магадлал нь 6-1 байна. За гэх мэтлэн ийм тоон дарааллуудыг бид нар бүгдээрээ ингэ хайгаад олчихно. За тэгэхээр дараагийн X сансаргүй хэмжигдэхүүнийг тодорхойлох бас нэг арга бол энийг хүснэгт байдлаар тодорхойлох гэдэг. Өөрөөр хэлбэл X хэмжигдэхүүний авч байгаа утгуудыг нь жагсааж бичээд за үүний доор нь тухайн утгыг авах магадлалуудыг нь бичдэг. За энэ бол сансаргүй хэмжигдэхүүнийг хялбархан байдлаар тодорхойлж өгч байгаа арга юм байна. За энэ хүснэгтийг X сансаргүй хэмжигдэхүүний тархалтын таблиц гэж нэрлэнэ. Тархалтын таблиц гэж. За энэ тархалтын таблицын тусламжтайгаар X сансаргүй хэмжигдэхүүнтэй холбоотой X сансаргүй хэмжигдэхүүнээс гарч болох бүх сансаргүй үзэгдлийн магадлалыг олох боломжтой байдаг. Тархалтын таблицын тусламжтайгаар. За эхний энэ X сансаргүй хэмжигдэхүүний хувьд жишээний хувьд болохоор тархалтын таблиц нь 1, 2, 3 гэх мэт 6 гэсэн утгыг харгалзан 6-1, 6-1, за 6-1, 6-1 гэсэн магадлалтайгаар авнаа гэсэн ийм хэлбэрийн таблиц үүснэ. За энэ X сансаргүй хэмжигдэхүүний тархалтын таблиц байна. За тэгэхээр дахиад нэг сансаргүй үзэгдлийн магадлалыг олж үзцгээе. X хэмжигдэхүүн
2-оос их үе тэнцүү гэсэн ийм утга авах магадлалыг за шоо орох туршлагынхаа хувьд авч үзье. За тэгэхээр энэ бол нэг талаас юу гэсэн үг гэхээр за x-ийн утгыг 2-оос их байлгах тийм бүх игэл үзэгдлүүдийн олонлог гэсэн үг. Тэгэхээр шоо ороход 2-оос их буух боломж бол 2, 3, 4, 5, 6. За ийм нийтдээ 5 боломж гарч ирнэ. За тэгэхээр нийт шоо ороход 6 боломж байдаг учраас магадлал бол 6-ны 5 байна. За яг энэ магадлалыг тархалтын тусламжтайгаар бас өөрөөр олж болдог. За тухайлах юм бол x нь 2-оос их үе тэнцүү байна гэдэг энэ үзэгдлийн магадлал гэдэг маань юутай тэнцүү гэхээр x 2-той тэнцүү байх магадлал дээр нэмэх нь x нь 3-той тэнцүү байх магадлал нэмэх нь x нь 4-той тэнцүү байх магадлал за x нь 5 байх магадлал нэмэх нь x нь 6-той тэнцүү байх магадлал гэсэн. За ингээд 2-той тэнцүү байх 3-той тэнцүү байх магадлалуудыг тархалтынхаа хүснэгтнээс хараад эндээ орлуулад тавьчихдаг. Тэгэхээр бүгдээрээ 6-ны 1 дээр нэмэх нь гэх мэтлэн 6-ны 1 буюу 6-ны 5 байна гэсэн үг. За энэ хоёр тохиолдолд бид нэр тухайн сансаргуу эмчтгүнтэй холбоотой үзэгдлийн магадлалуудыг олоод авах боломжтой яг энтэй төстэй байдлаар. За хэдүүлээ одоо сурах хүчгэн дээр байгаа жишээ бодлогыг олж үзцгээе. Жишээ болгож. За сурах хүчгийн 94-р бодлого байгаа. За тэгэхээр бодлогын тавилт бол юу гэж өгч байгаа гэхээр хайрцагт 4 улаан 3 ногоон харандаа байсан гэсэн. За ингээд хайрцагаас 3 харандааг сонгож авчээ. За энэ 3 харандаа доторх улаан харандааны тоог x гэж тэмдэглэжээ. За тэгвэл хайрцагаас 3 харандаа гаргаж авахад нийт гарч болох улаан харандааны тоо хэд байх вэ гэж. Тэгээ 3 харандаа авахд нэг ч улаан харандаа байхгүй байж болно. Жишээлбэл 3 ногоон гуруулаа сонгогдсон байхад нэг ч улаан харандаа гарч ирэхгүй. Тэгэхээр x-ийг авч болох утга бол тэг байж болно. Нэг ч улаан байхгүй. Эсвэл 3 харандаа дотор нэг улаан байж болно. Эсвэл 2 байж болно. Эсвэл 3 байж болно гэсэн. За тэгээд нэг ч улаан харандаа байхгүй байх магадлалыг одоо хэдүүлээ бодож олцгоё. За өмнө үдсэн Комодоркийн бодлоготой энэ бол ижлэхэн хэлбэрээр бодогддог. За тэгэхээр бид нар нийт боломжийн тоо бол юу гэж таарах вэ гэхээр нийтдээ 7 харандаагаас 3 харандаа сонгож авах боломж гарчна гэсэн үг. Өөрөөр хэлбэл игэл үзэгдлийн огторгуу элемент бол C 7-оос 3-аар авсан хэсгэлтэй тэнцүү байна. За энэ нийт боломжийн тоо. За энэ боломжид дотроос за x нь тэгтэй тэнцүү байх боломж гэхлээр нэг ч улаан харандаа байхгүй байх боломж буюу за 4 ширхэг улаан харандаанаас нэгийг ч авахгүй 3 ширхэг улаан ногоон харандаанаас гурвангийн авах боломж гэсэн ийм боломжууд гарчна. За тэгэхээр энэ үзэгдлийн магадлал бол юу болж гарч ирэх вэ гэхээр x нь тэгтэй тэнцүү байх магадлал нь нийт боломжийн тоог C7-оос 3-ыг C3-аас 3-т харьцуулсан харьцаатай ижлэх байх нэ. Яг энэтэй ижлэхнээр x хэмжигдэхүүн нэгтэй тэнцүү байх магадлалыг бид нар бас бодож олох боломжтой. За энэ бол C7-оос 3-аар авсан хэсгэллийг за 4 улаан харандаанаас 1 улааныг сонгож аваад 3 ногоон харандаанаас 2 ногооныг сонгож авсан хэсгэлийг хооронд үржүүлээд x нэгтэй тэнцүү байх үзэгдлийн магадлал олдно. За яг энэтэй ажиллахнаар x хэмжигдэхүүний тархалтын бүгднгийн хайгаад олчих боломжтой. x тэнцүү 2 байх магадлал бол C4-өөс 2, C3-аас 1, C7-оос 3. За x тэнцүү 3 байх магадлал нь C7-оос 3-ны C4-өөс 3, C3-аас тэг байна гэсэн. Ийм хэлбэрээр сансаргуу эмчтгүүний тархалтыг олж байгаа. Тэгэхээр тархалт гэдэг нь бол энэ дөрвөн магадлалуудыг x сансаргуу эмчтгүүний тархалт гэж ингэж нэрлэх нэ. За ингээд яг энэ саяны олсон магадлалуудыгаа бид нэр хүснэгт хэлбэрээр бас бичих боломжтой. Хүснэгтлээд өгчих боломжтой. За дараагийн нэг бодлого авч үзье. За бодлого 98.
сурах хүчтэй байгаа бодлого 98. Бодлогын өгүүлбэр нь 2 нумаар байнд нэг удаа харв, сумны байнд тусах магадлал харгалзан P1 тэнцүү T.5 P2 тэнцүү T.4 гэж өгсөн бөгөөд X нь байнд тусах тоог тэмдэглэжээ. Тэгвэл X сансрын эмчтгүүний тархалтыг олоо гэсэн ийм бодлого өгдөжээ. Тэгэхээр энэ бодлогыг бодохын тулд эхлээд энэ туршилттай холбоотой хялбар загварыг байгуулъя. Тухайлах юм бол A1 гэдгээр нэгдүгээр харуултанд байг онох юм бол A1 үзэгдэл явагдлаа гэж үзье. Хэрвээ бай онохгүй бол A1-ийн эсрэг үзэгдэл явагчлаа гэж үзье. Хоёрдугаар харуултаар байг онох юм бол A2 үзэгдэл явагдлаа, онохгүй бол A2-ийн эсрэг үзэгдэл явагдлаа гэж үзье. Тэгэхээр бид нэр 2 удаа байг харвж байгаа учраас энэ дөрвөн боломжийн хослолуудаас нийт боломжууд тогтно. Тухайлах юм бол бай 2 удаа буутахад харвахад хоёуланд нь онсон байж болно. Нэгдүгээрт. Эсвэл аль нэг тохиолдолд нь онсон байж болно. Тухайлбал 2 дугаар тохиолдолд эсвэл 1-р тохиолдолд эсвэл хоёуланд нь оноогүй байх боломжтой гэсэн. Нийт боломж бол эдгээр дөрвүүдийн аль нэг л байна гэсэн үг. Тэгэхээр хялбараар загварыг үүсгэх юм бол эдгээр боломжуудыг агуулсан олонлыг игэл үзэгдлийн огторгон байна гэдэг ингээд үзчих боломжтой. Тэгэхээр бид нэр одоо энэ игэл үзэгдлийн огторгон элементүүдийн магадлалыг хайж олох хэрэгтэй болно. Тухайлах юм бол A1 A2-ын үржирийн магадлалыг олох. Тэгэхээр A1 A2 буюу 2 удаа байг буутахад энэ хоёр буудалт бол хоорондоо хамаарлаг байгаа. Тийм учраас энэ хоёрын үржирийн магадлал нь тус тусын магадлалуудын үржиртэй тэнцүү байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл T.5-ыг үржих нь T.4 буюу T.2. Яг энтэй ажилланаар 1-р нь оноод 2-р нь онохгүй байх үзэгдлийн магадлал бол A1-ийн магадлалыг үржих нь A2-ын эсрэг үзэгдлийн магадлал буюу A1-ийн магадлал нь T.5, A2-ын эсрэг үзэгдлийн магадлал нь 1-ээс сах нь T.4 буюу T.6. Ингээд T.3 гэсэн магадлал гарч ирнэ. Энтэй адилханаар A1 онохгүй, A2 онсон байх үзэгдлийн магадлал бол T.5-ыг үржих нь T.4 буюу T.2. Нөгөө тохиолдолд нь хоёулаа оноогүй байх үзэгдлийн магадлал бол T.5-ыг үржих нь T.6 буюу T.3 гэсэн магадлалтай байна. Одоо сансаргүй эмчтгүүнийгээ зохиоё. Тэгэхээр X сансаргүй эмчтгүүн хэрвээ байг 2 удаа онсон байх юм бол X эмчтгүүн 2 гэсэн утгыг авна. X эмчтгүүн байг 1 удаа онсон байх юм бол 1 гэсэн утгыг авна. Тэгэхээр 1 гэсэн утгыг авж байгаа 2 тохиолдол гарч ирэх боломжтой гэсэн үг. Тухайлх юм бол энэ бол 2 дугаарт нь онсон байна. Энд болохоор 1-р нь онсон байна. Тэгэхээр 1-р нь онсон байхад мөн адилхан 1 л онсон байна гэж ингэж үзэгдэнэ. Дараагийн нэг тохиолдол нь болохоор хоёуланд нь алдсан байгаа тохиолдолд нэг ч оноогүй буюу X эмчтгүүн T гэсэн утгыг авч байна гэж үзэгнэ. Тэгэхээр X-ийн авч байгаа утгуудыг нь жагсааж ичвэл T 1 2 гэсэн 3 утгыг авах боломжтой бөгөөд энэ утгыг харгалзан T гэсэн утгыг авах магадлал бол биднийхаар T.3 байх нэ. 1 гэсэн утгыг авах магадлал болохоор энэ хоёр магадлалын нийлбэр болж таах нь T.3 дээр T.2-ыг нэмсэн хоёр магадлалын нийлбэр буюу T.5. Хоёртой тэнцээ авах магадлал бол үлдсэн буюу T.2 гэсэн магадлалтай байх нь. Ингээд X эмчтгүүний тархалтын таблиц нь олдож байгаамаа. Дараагийнхаа тодорхойлолт руу орцгоё. Одоо бид нэр хамааралгүй сансаргүй эмчтгүүн гэдэг ойлголттой танилцгаая. Хамааралгүй сансаргүй эмчтгүүнүүд гэж. Тэгэхээр нэг туршилтын хувьд зөвхөн нэг сансаргүй эмчтгүүнийг зохиох албагүй гэж түрүүн хэлсэн байна. Тэгэхээр нэг туршилтнаас хэд хэдэн сансаргүй эмчтгүүнийг зохиох боломжтой байдаг. Тэгэхээр тэдгээр сансаргүй эмчтгүүн жишээлх юм бол шоо арих туршилтан дээр X, Y гэсэн ийм хоёр сансаргүй эмчтгүүнийг зохиосон байна. Тэгэхээр энэ сансаргүй эмчтгүүнүүдийг
нийлүүлэх юм бол сансаргуу вектор гэж нэрлэдэг. Тэгэхээр жишээлбэл тухайн нэг туршилтнаас n ширхэг сансаргуу эмч түүнийг зохиох боломжтой. Тэгвэл x1 x2 хэмжлэн xn гэсэн n ширхэг сансаргуу эмч түүнтэй болох уу? Энийгээ зөвхөн товчоор сансаргуу вектортай боллоо гэж ингэж хэлдэг. За бидний түрүүний шоо орох жишээний хувьд за x хэмжигдэхүүн нь бол буусан оноог нь тэмдэглэж байгаа. За y хэмжигдэхүүн болохоор тэгштэй байх юм бол 2 1 за сондгоотой байх юм бол 2 гэсэн утгыг авдаг гэж ингэж үзсэн байна. За тэгэхээр энэ туршилтын хувьд сансаргуу вектор гэдэг имийг бид нэр байгуулж байна. X y гэсэн ийм хосоор сансаргуу векторыг үүсгэж чадж байна. За тэгвэл дараад нь x y гэсэн сансаргуу векторын тархалт гэсэн ойлголтыг бас оруулж ирэх хэрэгтэй болдог. Тархалт гэдэг нь юу гэсэн үг вэхээр x y-ийн хосолж байгаа энэ бүх боломжтой хослолуудыг үүсгээд тэдгээр хосол үүсэх магадлалуудыг олно гэсэн үг. За тухайлх юм бол шоо орох энэ жишээний хувьд x y гэдэг хосол маань ийм хослуудыг үүсгэх боломжтой. За 1 байхад 1 байж болно. 1 байхад 2 байж болно. За эсвэл 2 байхад 1 за 2 байхад 2 гэсэн. За өөрөөр хэлбэл шоон дээр 1 буугаад тэр нь тэгш 1 буугаад сондгооч гэдэг юм уу нийт боломжит хослолуудыг нь үүсгэх. 3 байхад 1 эсвэл 3 2 гэх мэтлэн 6 2 гэсэн ийм хослолуудыг үүсгэх боломжтой. Тэгэхээр x y гэсэн хос нь энтэй тэнцүү байх магадлалыг олно гэсэнтэй адилхан. Тэгэхээр тэр магадлалыг олно гэдэг маань юу гэсэн үг вэхээр x нь нэгтэй тэнцүү, y нь нэгтэй тэнцүү байх үзэгдлийн магадлалыг олоо гэдэгтэй ижлэх. За энэ үзэгдлийн магадлал гэдгийг одоо хэдүүлээ эгэл үзэгдлээр илэрхийлье. За энэ чинь бидний түрүүний үздэн тодорхойлцсоор тийм бүх эгэл үзэгдлүүдийн олонлог. За x-ийн утгыг нэгтэй тэнцвүүлдэг, y-ийн утгыг нэгтэй тэнцүү байлгах тийм эгэл үзэгдлийн олонлог гэдгийг олонлогийн магадлалыг олох хэрэгтэй. За x нь буюу шоо ороход 1 гэсэн оноогоор буугаад тэр тоо тэгш байх тийм боломж хэдвэ гэсэн үг. Тэгэхээр тийм боломж бол биднэрт байхгүй. Байхгүй буюу хоосон байна гэсэн үг. Тэгэхээр хоосон олонлогийн магадлалыг тэг гэж үздэг. За ингээд тэг болох нэ. За яг энтэй адилханаар x нь нэгтэй тэнцүү, y нь 2-той тэнцүү байх магадлалыг бид нар бас хайгаад олчих боломжтой. Энэ нь бол шоо ороход 1 гэсэн оноогоор буусан бөгөөд тэр оноо нь сондгоо байх үзэгдлийн магадлал гэсэн үг. Тэгэхээр энэ магадлал бол юунаас тогтох вэ гэхээр яг түрүүнийхтэй ажиллахнаар зөвхөн 1 гэсэн оноогоор буусан тохиолдолд энэ үзэгдэл явагдах боломжтой. Тэгэхээр шоо ороход 1 оноогоор буух магадлал 6-1 байна. За яг энтэй адилханаар x y гэсэн энэ хосын хувьд ийм хэлбэрийн хүснэгтийг байгуулах боломжтой. За y-ийн авч байгаа утгууд x-ийн авч байгаа утгуудаар дараах хэлбэрийн хүснэгтийг зохиочих боломжтой. За y бол 1 2 гэсэн 2 утгыг авдаг. X нь 1 2 3 4 5 6 гэсэн 6 утгыг авч болно. За ингээд эдгээр утгуудыг хососоор наваад үзэхлээр нийтдээ 12 янзын боломжит үр дүн гарах боломжтой. За энэний нүдэнд болохоор x нэгтэй тэнцүү, y нэгтэй тэнцүү байх магадлалыг бич. x нэг y нэг байх магадлал тэг. За x нь 1, y нь 2 байх магадлал болохоор түрүүн бидний олсон ясаар 1-ийг бахан 6. Яг энтэй адилханаар бусад магадлалуудыг бүгдийг нь хайгаад олчих боломжтой. За энэ магадлал бол 1-ийг бахан 6, энэ тэг. За энэ дээр тэг 1-ийг бахан 6. За энд олох дээр 1-ийг бахан 6, тэг. За энд тэг 1-ийг бахан 6. За энд 1-ийг бахан 6, тэгс. За ийм хэлбэрийн хүснэгт гарч ирнэ. За энэ хүснэгтийг ерөнхийд нь x y гэсэн сансаргуу векторын буюу энэ хосын тархалтын тавилиц гэж ингэж нэрлэх нэ. Тархалтын тавилиц. За ерөнхий тохиолдолд энийг томьёолож бичих юм бол y хэмжигдэхүүн нь y1 y2 гэх мэтлэн yn утгыг авдаг. X хэмжигдэхүүн нь x1 x2 гэх мэтлэн xm утгыг авдаг гэж үзье. Тэгвэл эдгээр утгуудыг авах магадлалыг энэ хүснэгтэн дотор биччихээр за p11 p12 гэх мэтлэн p1n гэсэн магадлалтаагаар энэ утгыг авдаг. За p21 p22 p2n гэсэн магадлалтаагаар дараагийн утгыг авдаг гэж үзээд гэх мэтлэн энэ магадлалуудыг хүснэгтийг бөглөж боломжтой. За ингэж тодорхойлогдож байгаа энэ хүснэгтийг x y гэсэн сансаргуу векторын
хамтын тархалтын таблиц гэж ингэж нэрлэх нэ. Хамтын тархалтын таблиц.